аудит байгаа учраас би бас нэг 2-3 юм асуух гэдэг. Уг нь одоо эн чинь нийгмийн даатгалын сангийн төсвийн тухай, эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн тухай орлого зарлагын асуудлыг ярих гэдэг. Өмнө хууль зүйн байнгын орон дээр уг нь хэлсэн юм а. Энэ нийслэлийн эрүүл мэндийн газрын даргаыг дуудаад тааш нэг ойр зургийн асуулт байна гэдэг. Тэдний дээр авилгын асуудал яригддаг. Тэгээд тэр асуудлуудыг одоо уг нь ярих гэдэг. Энэ эрүүл мэндийн сайд нэг би бол орж ирэх байх гэж бодсон юм. Эрүүл мэндийн сайдд бол нийслэлийн эрүүл мэндийн газар дээр болж байгаа энэ авилгын асуудлуудыг бол хийлсэн. Одоогор бас ямар ч одоо хариу шийд байхгүй байдаг. Тэгэхээр одоо энэ 2024 оны засгийн газрын санхүүгийн нөгөө тайланд хийсэн аудитын дүгнэлт надад энэ ч байгаа. Тэгээ энэ дээр би өмнө нь энэ чуулган дээр энэ төсөв хэлэлцэж эхлэх үед чуулган дээр аудитынхнаас асууж ирсэн. 12 их найд төгрөгийн алдаа дутагдлын асуудал байна. Энэн дээр хэн ямар хариуцлага хүлээж ямар үр дүнд хүрсэн бэ? Алдаа дутагдал арилсан уу? Та нар өөрсдөө ямар акт өгсөн? Алийн төсвийн ерөнхийлөгчийн захирагчид нь мэдгдсэн? Алийн хуулийн байгууллага шилжүүлсэн? Ямар үр дүн гарсан? Хэн хариуцлага хүлээсэн гэдэг. Одоо энэ жишээлхэд дархны төмөрлөгийн үйлдвэр 42.1 их найдын зөрчил байна. 42.1 их найд. Тэр хүн төгрөг. За тэгтэл одоо энэ дархны төмөрлөгийн үйлдвэрийг чинь бид нэр хувийн хвшлээс дээрэмдэж авчирж агаад төрийн өмчийн болгож жагаад авсан нэг төрийн өмчт компани. Тэг энийг хэн захирлын томилсон бэ гэх юм бол Монгол Ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга нэг хуураад үг авчиж тавьчихсан. Энэ бол алзны тор. Энэ бол авилгалын сүлжээ. Тэгээд тэнцээ тавигдсан нөхөр нь ямар ч одоо энэ металл уургийн ч юм уу хүнд үйлдвэрлэлийн мэдлэг дуршлага байхгүй нэг цөнгөч нөхөр очоод 42.1 тэрбум төгрөгийн алдаа дутагдал гаргаж сууж байна. Гэх мэтлэнгээр төсвийн ерөнхийлөн захирагч болгонд алдаа дутагдлын та нар бичээд өгсөн энэ 2024 оны санхүүгийн тайлангийн алдаа дутагдлууд дээр чи хэн ямар хариуцлага хүлээсэн юм бэ? Бид нар одоо 33 их найдын төсөв батлахгаа сууж байна. Тэгээ бид нар батлаад идэг алдаа дутагдал гараад идэг гэж болохгүй. Алдаа дутагдлаа засаа цааш явдаг болмоор байна. Өнгөрсөн хугацаанд хэн ямар хариуцлага хүлээж ямар алдаа дутагдлаа зас сайжруулсан бэ гэдгийг одоо энэ 25 оныхоо болихэд 24 оныхыг энэ ч ярьчээд тэгээ бид нар цаашлахгүй бол элсэн дээр нэг туслаар ус асгаж байгаа юм шиг л энэ Монгол улсын төсвийн хөрөнгө оруулалт асгараад яваад байна. Тэгээд 60-70% нь урсгал зардал. Тэгэн дээр энэ хариуцлагын тал дээр энэ аудитээс хариулт авъя. За аудитээс 4 номер. За ерөнхий аудитын орлогчдод жоо. За төрийн аудитын байгууллага за 2024 оны засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд сая хавар аудит хийгээд дүгнэлтээ явсан. За бас нэлээдгүй зөрчил дутагдал илэрсэн. Төсвийн ерөнхийлөн захирагч үрээр зөвлөмжийг өгч за хязгаарлалтай дүгнэлтийг өгөөд ерөнхийлөн захирагч үрээр бол бид зөвлөмжүүд өгсөн. За засгийн газрын хэрэглэх газарт тодорхой албан тушаалтнууд хариуцлага тооцоолохоор бол саналаа хөргүүлсэн байгаа. За бид яг одоо завсрын аудита санхүүгийн тайлангийн завсрын аудита хийгээд эхэлж байна. За энэ үед бол аудитын шийдвэрийн хэрэгжилтийг талаар бол нэгдсэн дүн гарна. За төсвийн дараагийн хилцүүлгийн үед бол бас гишүүндийн талаар тодорхой мэдээлэл өгье. За Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөл дүгнэлт өгөх аудитаар улсын их хурлд 2 асуудал төлөвлөсөн. За Монгол Улсын засгийн газарт 7, сангийн сайдд 4, Монгол Улсын шадар сайд өгөө эдийн засгийн хөгжлийн сайдд 1, төсвийн ерөнхийлөн захирагчид 2 зөвлөмж өгсөн. За зөвлөмжийн биелэлт 75.4% тавина гэж саяын энэ 26 оны төсөвт дүгнэлт өгөх аудитын дүнгээр бол гарсан байгаа.